Цуснаас ухаан өргөөч нандин эрдмийн түлхүүр атгооч ардын багштай учруулж өгсөө ачтан ивэл сургууль минь байна ачиг харуулна алтрыг бид батрана дунжигүрт хайрт сургуйда зон өрөөлөргөө Гэр өнгөн туяараа Цэнхэр уян цоглог хангина Өмнөөс амлан залгуулсан Баян гэвэл сургууль минь байна Баян эрдэнтэй Багчууд биднэр дуртай да Дунжигүрт хайр сургуйда Зон өрөөлөргөө зочдоо ингээд Баян хонгор аймагт манай зохион байгуулагдж байгаа Баян хонгор аймгийн 1985 оны төгсөгчдийн 40 жилийн дурсамж уулзалтын спортын нээлтийн арга хэмжээнд оролцож байгаа нийт баг тамирчдын заалан дөрөхөд таатай байна. За ингээд Баян хонгор аймгийн 1-р 10 жилийн 8-ын анги төгсөгчдийг урьж байна. Баяр хүргэе. Баян хонгор аймгийн 1-р 10 жилийн 8-ын А, 8-ын Б, 8-ын В анги тамирчдыг урьж байна. Баян хонгор аймгийн 1-р 10 жилийн 8-ын А, 8-ын Б, 8-ын В ангийн баг тамирчдыг урьж байна. За мөн Баян хонгор аймгийн 2-р 10 жилийн 8-ын А, 8-ын Б, 8-ын В, 8-ын Г, 8-ын Д ангийн баг тамирчдаа хүндэтгэн урьж байна. 3-р 10 жилийн 8-ын А, 8-ын Б, 8-ын В, 8-ын Г ангийн баг тамирчдаа заалнаа хүндэтгэн өрөө. Заман Баян хонгор аймгийн Баацхан сумын төгсөгчдөө урьж байна. Баацхан мөн Баян хонгор аймгийн Баян аваа сумын төгсөгчдөө урьж байна. Заман заалан Баян хонгор аймгийн Жинс сумын төгсөгчдөө урьж байна. Спортын талбайдан Баян хонгор аймгийн Богд сумын төгсөгчдөө урьж байна. Мөн Баян хонгор аймгийн Баян лиг сумын баг тамирчдыг урьж байна. Мөн Баян хонгор аймгийн Баян лиг сумын баг тамирчдыг урьж байна. Баян хонгор аймгийн Жинс сумын тамирчдыг урьж байна. За мөн Баян хонгор аймгийн Шин Жинс сумын тамирчдаа хүндэтгэн урьж байна. Баян хонгор аймгийн Баян өндөр сумын төгсөгчдөө баг тамирчдаа хүндэтгэн урьж байна. Баян хонгор аймгийн Баян цагаан сумын төгсөгчдөө баг тамирчдаа хүндэтгэн урьж байна. Баян хонгор аймгийн Галууд сумаас оролцож байгаа баг тамирчид заалнаа орж ирж байна. Баян хонгор аймгийн Жаргал сумын баг тамирчид орж байна.
Баянгор аймгийн Заг сумын тамирчдаа хүндэтгэн орж байна. Баянгор аймгийн 3 болог сумын баг тамирчдаа орж байна. Баянгор аймгийн Баян болог сумын баг тамирчдаа орж байна. Замун Баянгор аймгийн Бөмбөр сумын баг тамирчдаа орж байна. Баянгор аймгийн Бууцган сумын баг тамирчдаа орж байна. Замун Баянгор аймгийн Хүрэмарл сумын баг тамирчдаа орж байна. Баянгор аймгийн Эрдэнэцэг сумын баг тамирчдаа орж байна. Замун Заалнан Баянгор аймгийн Улжит сумын баг тамирчдаа хүндэтгэн өрхөд таатай байна. За нийт орж байгаа баг тамирч тав хүндээг баярлалаа. Ингээд тос уулзалт тэмцээнийг зохион байгуулж байгаа зохион байгуулагчдаа тав хүндээ танилцуулан алдаршуулан дуудахад таатай байна. Улаанбаатар хотын зохион байгуулагчдаа тав хүндээ танилцуулахад таатай байна. Ерөнхий зохион байгуулагч Д Ганзорг Баазган сум баяр хүргэе. 1-р 10 жил Мөнхцул Баяндөр сум Агима 8 жилийн сургууль Ариуна баяр хүргэе. Алуу тушаа дугаарай. 1-р 10 жил Гандима Байдрэг Наран цэцэг 1-р 10 жил Наран засрал 1-р 10 жил Ганбаатар Богд сум Бэлэгбаатар Баян Оо сум Батцэцэг за бүгдээ халуун тасалт бэлэг барь зохион байгуулагч Улаанбаатар хотын зохион байгуулагчтай баярлалаа. Баянгор аймгаас зохион байгуулж байгаа зохион байгуулагчдын багийн хатлагч Дасцэр Баянгор аймгийн Бууцган сумын сургуулийн төлөөлөл Баянгор сумын зохион байгуулж байгаа төлөөлөгчдийн гишүүн төвшин жаргал Баянгор аймгийн төлөөлөл Эргэцэд маа Баянгор аймгийн төлөөлөл Зэ байгал Баянгор аймгийн төлөөлөл Ганбаяр Галуу сумын төлөөлөл Бямбдоо Баян Оо сумын төлөөлөл Галбаатарх Баян Оо сумын сургуулийн төлөөлөл Тулг Баянгор сумын төлөөлөл. За баярлалаа. Ингээд Баянгор аймгийн 1985 оны төгсөгчдийн 40 жилийн дурсамж уулзалт болон спортын арга хэмжээг зохион байгуулж байгаа нийт зохион байгуулагчдаа бүгдээрээ халуун баяр хүргэе. Баяр хүргэе. Ингээд дурсамж уулзалт спортын нээлтийн арга хэмжээний рапортыг өгнөх хэмээн тав хүнийхээ өмнө биеийн тамирын спортын газрын спортын хэлтсийн дарга Сагсан Момгийн спортын мастер Арцад таныг хүндэтгэн урьж байна. Тамирчид боо хүм 1987 оны зохион байгуулах хорооны дарга Ганзүрг танаа 1985-1987 оны нөхөрсөг дурсамж бүтээх тэмцээнд баг тамирчид бэлэн жагссан. Тэмцээний ерөнхий шүүгч Арцад. Бол сайн байцгаана уу эрхэм мэдж тамирчдаа. За ингээд хонгор сайхан нутгаараа өглөөд Монгол сайхан их орныхоо өнцөг булан бүрээс ирсэн та бүхэнтэйгээ одоо ингээд 40 жилийн дурсамж уулзалтыг ингээд хамтран зохион байгуулж байгаад их баяртай байна. За ингээд 40 жилийн дурсамж уулзалтанд нийт одоо 20 сумын 30 бүлгийн 660 гаруй одоо төгсөгч өнөөдөр ингээд хүрэлцэн ирсэн байна. За ингээд энэхүү дурсамж уулзалт тэмцээнийг нээснийг мэдгдэе. Тамирчидаа бүгд амжилт хүсье.
За Баянгор аймгийн төлөөлж зохион байгуулж байгаа зохион байгуулагчдын дарга дассан даргаыг мэдлэгээ зөвшөөрөхийг урьж байна. Эрхэм хүндэт төгсөгч та бүхэндээ энэ гэгэн сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлж мэдчилье. Та бид 50 жилийн өмнө инкри ясхан өрс ээж аваараа хөтлүүлэн ардын сургуулийн алтан босныг атхан орж анх сурагч эдэг насандаа нэгнийгээ танилцж, дасалцж 50 жилийн өмнө бол бид уулзж учирч байсан байна. Мөн 40 жилийн өмнө бол бид нар сургуулаа нөксөөд сайхан нөхөрлөлтөй анд найзууд болоод амьдралынхаа алтан шар замыг даган эх орныхоо өнцөг болон бүрт салан одож байсан ийм түүхэн тэмдэглэлтэй хүмүүс байна. Өнөөдөр 40 жилийнхаа уулзалтанд хүрэлцэн ирсэн эрхэм төгсөгчид та бүхэндээ юуны өмнө чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье. Энэхүү арга хэмжээг санаачлан хамтран зохион байгуулж байгаа ганц зэрэг агчтай Улаанбаатарын ажлын хэсгийн хамтлан дамс та нэгтийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Хамтран ажилласан Баянгор аймгийн ажлын хэсгийн дамс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Өнөөдөр та бидний энэ арга хэмжээ нийт төгсөгчдөөс ангуур сум сургууль үрээс одоо хандив өргөж 30 сая төгрөг цугласан. Мөн энэ үйл ажиллагааг ивент итгэж 27 сая төгрөг бас цугласан байна. Нийтдээ 57 сая төгрөгийг энэ дурсамжуулалт урлаг спортын арга хэмжээнд зарцуулахаар одоо гэж бэлэн болсыг та бүхэндээ бас баяртайгаар уламжилж байна. Энэхүү арга хэмжээнд чин сэтгэлийн хандиваа өргөсөн эрхэм хүмүүсийг та бүхнийхээ өмнө алдаршуулан дуудаж бас чин сэтгэлийн талархлыг илэрхийлэхийг хүсэж байна. 2 дугаар 10 жилийн төгсөгч Бууцгаан сумын Өвгөл Искарагийн залбаа 8 сая төгрөг. 1-р сургуулийн төгсөгч 10 мянган сурагч Баяр Жаргал 6 сая төгрөг. 2-р 10 жилийн 10 мянган сурагч 1-р 10 жилийн 10 мянган сурагч Бэлэгбаатар 6 сая төгрөг. Баянбалаг сумын 8 жилийн сургуулийн төгсөгч Г Бямба 5 сая төгрөг. Баацаан сумын 8 жилийн дунд сургуулийн төгсөгч манай энэ ажлыг санаачлан зохион байгуулагч ганц зэрэг дарга маань 2 сая төгрөг. 3-р сургуулийн 8 Баянгор сумын 8 мянган төгсөгч Лавгсарын 2-р 10 жилийн 8 ангийн төгсөгч Намжлан манаар ус бүр сая төгрөг. За мөн 1-р сургуулийн 8 ангийн төгсөгч Цэрэгсдма 3 сая төгрөг. Баян өндөр сумын 8 жилийн дунд сургуулийн төгсөгч Агима сая төгрөг. 2-р сургуулийн 8 ангийн төгсөгч Долцодма сая төгрөг. 1-р сургуулийн 8 ангийн төгсөгч Ган Тулга сая төгрөг. 3-р сургуулийн 8 жилийн Баянгор сумын 8 жилийн 8 үеийн төгсөгч Сүглэгма 500 мянган төгрөг. Шижирбаатар гэр бүлийнхээ хамтаар Шижирбаатар 1-р 10 жилийн 8 ангийн төгсөгч Шижирбаатар 8 ангийн төгсөгч Дэнсмандар нэг гэр бүлийн 2 маань 500 мянган төгрөгийг 8 жилийн төгсөгч Ариуна 500 мянган төгрөгийг хандивсыг та бүхэндээ баяртайгаар дуулахад таатай байна. Эдгээр эрхэм төгсөгчдөө ажлын амжилт сайн сайхан бүхнийг та нэгтийнхээ өмнөөс хүсэн өрөөрэй. Баярлалаа. За баярлалаа зохион байгуулагч Дасран танд мөн ажлын амжилтыг хүсэн өрөөрэй. Баярлалаа. За ингээд энэ хүү спортын нээлтийн арга хэмжээнд хүндэтгэн морилон саасан нэгэн эрхэм хүнтэй хүнийг та бүхнийхээ өмнөхөд таатай байна. Баянгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэгийн энх хотоныг мэдлэгээ төшөөлж өгөх лүхэмээ хүндэтгэорье.
За та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг өргөн төвшүүлье. Та бүхэн төгсөж явахад би 1-р ангид орж исэн байна. 97 оны төгсөлт. Тэгээд ер нь бол төгсөлтийн тэмцээн бол хамгийн уулзалт бол хамгийн гоё уулзалт байдаг. За энэ Баян хонгорт олон төгсөлтүүд уулзалтаа хийж байгаа. Одоо 40 жилийн ой уулзалтыг хийж байгаа анхны одоо уулзалт болж байна. Танай төгсөлтийнхэн баяр хүргье та бүхэндээ. Тэгээд 40 жилийнхаа уулзалтанд ийм олуула өнөр өтгөн цуглаж биенээсээ одоо амьдралын энерги ирч хүчээ авч хамтдаа одоо спорт урлагийнхаа арга хэмжээнүүдийг зохион байгуулж ингэ явж байгаад нь талархал илэрхийлье. За тэгээд Баян хонгор аймгийн төр засаг одоо аймгийн иргэдийн хурал засгийн даргын нэрийн өмнөөс та бүхэнд эрүүл энх сайн сайхан ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Баяр хүргье та бүхэнд. Баярлалаа. За Баян хонгор аймагт анх удаа төгсөлтийн уулзалт дурсамж спортын тэмцээнийг санаачлан зохион байгуулж санаачлаг гаргаж ирсэн 97 оны төгсөгч эдүгэ Баян хонгор аймгийг мандайлан удирдах яваа энх дарагтаа төгсөгчдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. За манай төгсөгчид анх удаага 40 жилийнхаа хүрээнд зохион байгуулж байгаа хэдий ч гэсэн энэ орон нутагт үлдэцтэй нэгэн одоо зүйлийг санаачлан жил болгон уламжлалт болгон зохион байгуулахаар болсон юм аа. За энийг гардуулж өгье. За баяр хүргье. За энэ батламжийг та бүхэнд уншиж танилцуулъя. Баян хонгор аймгийн боловсролын газарт шинжлэх ухааны хаан математикийн олимпиадад Баян хонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангиудын хэмжээнд 2-ын даваанд 1, 2, 3 дугаар байр эзэлсэн хонгор нутгийн ирээдүйн болсон оюунлаг хүүхдүүдтэй Баян хонгор 85, 87 төгсөлтийн ах эгч нараас жил бүрийн шагналын санг ивент тэтгэх болсныг батламжлав. Баян хонгор 85, 87 төгсөлтийн хамт олон 2025 оны 6 дугаар сарын 15 гэж баяр хүргэе. Энэхүү батламжийг хойч үедээ зориулсан оюуны өрөнгө оруулалтыг дэмжсэн батламжийг иргэдийн хурлын дарга Эднэгийн яг хотод гардуулж байна. За бас юм бэлгшээлтэй байд юм байна. 1996 онд Баян хонгор аймагт улсын математик олимпиад анх удаа болсон. За 2026 онд ирэх жил 30 жилийн дараа бид нар улсын математик олимпиадыг аймагтаа зохион байгуулах эрхийг хүлээж авсан байж байгаа гэдгийг бас хэлье. За одоо надтай явж байгаа Баян хонгор аймгийн 96 оны төгсөл Баян хонгор аймгийн Гомсүрэнгийн Баяр Магна гэдэг математикийн шинжлэх ухааны доктор Монгол улсын олон улсын математикийн хорооны дарга нарийн бичиг ийм одоо Баян хонгорын супер ийм математик залуу маань ирж хонгор нутгийн математикийг хөгжүүлэхийн төлөө 2026 онд математикийн олимпиадад бэлдэж одоо багш нартай гичээл зааж хонгорын математик гэсэн төрийн бүс байгууллагыг байгуулж бид нар ажиллаж өнөөдөр ингээ 2 өдрийн турш математикийн багш нарыг хөгжүүлж мөн элсэлтийн ерөнхий шалгалтанд амжилт үзүүлэхийн төлөө ингээд бид нар бас математика чиглэсэн арга хэмжээнд зохион байгуулж явж байгаад бид хоёр яг яваад хоёр тайдын төгсөлтөн дээр ингээд таарсандаа баяртай байна. Тэгээ та бүхний энэ гаргаж байгаа энэ сэтгэлийн бэлэг бол үнэхээр яг том бэлэг байж чадлаа. Бидний математикийн одоо үйлсэд гарах амжилтанд бас томоохон хувь нэмэр болно гэдгийг тунгаглан зарлаа. Тэгээ та бүхэнд маш их баярлалаа. Баяр Магна доктор. За та бүхэнд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. 1925 оны 6 сарын 5 сарын 8-нд хойчийг залгамжлагч багшуудын холбоо нэртэй хүүхдийн байгууллага үүсгэн байгуулагч өдөгөө 100 дахь жилийн буюу 100 жилийнхаа жилтэйгээ золгож байгаа энэ агшин
энэ цагийн хүүхэд багшуудын төлөөлөл басан бяцхан хоёр шавь маань бүх агч нартаа мэдсгээ төшөөрөхээр ирсэн байна. Огтон авъя манайхаа. За хадаа олоодас бэлгэлээ. За наашаа ороо. За Наашаа ороо. хонгод ургаараа минь. За бүгдээрээ хоёр бяцхан жалда баяр үргээ хэмжээдгий олоодас. Агуйтай байна мэдүрхий. Агуйтай мэдүрхий. За баяр үргээ. Хүндрэлтний үйлчлэгийн үлгий хөгсөрөх үед монголчуудын оюуны төв болсон баян баяны дээд бахархалт нутгийн минь өрс хонгор сайхан нутгийн хаан нэр алдраар овголон Монгол их орны минь өнцөг болон бүртээ ажиллаж амьдарч яваа эрхэм зочид төлөөлөгч та бүхнийхэн энэ сайхан өдөр энэхүү тэмцээний нээлттэй болж байгаад туйлын их баяртай байна. Залуу халуун насны гэгээлэн дурсамжаар ижилдэн дассан замбуулан твээс явн явтлаа нэг ангийнхан химээгдсэн гинэн хонгор хүүхэд насны минь гэрч болсон гэгэн сэтгэлд эрхэм андууд минь ээ. Та бүхнийхэн амар мэндийг аль дахин ялданд түүхт 40 жилийн дурсамж улсалтанд амжилт хүсэн хонгор нутгийнхаа хойнорт урьд залуу. Эрхэм хүндэт зочдоо, эрхэм хүндэт тамирчдаа их орон тусгаар тогтнол эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Монгол улсын төрийн далбаа мандаж Монголын төрийн дулал эгшгэлэхэд бэлэн болсон байна. Монгол улсын төрийн дулалыг доктор профессор Сонмын Лосоныг нэрмжтэй Баян хонгор аймгийн хөгжил драмын театрын дуучин Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Тайм болдо эгшгэлүүлнэ.
байгууллагын 100 жил дохиож 40 жилтэйгээ хамтдан тэмдэглэж байгаад баяртай байна. Хүүхдийн байгууллагын 100 жилийн сүүлийн 50 гаруй жилийн түүх бидэнтэй холбоотой. Хүүхдийн байгууллагын 100 жил бидний бас баяр юм аа. Ингээд Баянгөр аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэд байдаг аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүн хүүхэд багчууд та бүхэнд бүхий олон багчууд хэмээх дуугаар аялуулны мэдлэгээ дэвшүүлж хүүхэд насны чинь бяцхан дурсамжийг сэтрэх гэж байна. Халуун алхагчдаар угтан авцгаая. За баярлалаа. Бидний ирээдүйсэн гэсэн хүүхэд багчуудаа сурлага болоод урлагийн өндрөөс өндөр амжилтыг та бүхэнд өмнөөс хүсээрэй. Баяр хүргэе. Одоо тэмцээний шүүгчд маань андгаа өргөх гэж байна. Ингээд та бүхнийхээ өмнө биеийн тамир спортын газрын спортын хэлтсийн дарга Сагсан момгийн спортын мастер Арцад замун биеийн тамир спортын газрын биеийн тамирын хэлтсийн дарга бүхий төрлийн спортын мастер гомбо тэргүүтэй тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнийг өргөхөд таатай байна. Ингээд та бүхэн маань шүүгчдийн андгаа өргөнө үү? За энэхүү тэмцээний ерөнхий шүүгч биеийн тамир спортын газрын спортын хэлтсийн дарга Сагсан момгийн спортын мастер Арцад бүхий төрлийн спортын мастер гомбо тэргүүтэй 6 шүүгчд байгаа. За Батсангэл мөнгө чаргал баацгаасан.
$1985 оны төгсгчдийн 40 жилийн дурсамж олзолтын хүрээнд зохион байгуулагдж буй спортын олон төрлийн тэмцээнд оролцогч тамирчин бид спортын нэр төрийг дээдлэн дүрм журмыг чанд сахиж эвэр нэгдэл шудраг ясыг эрхэмлэн бүх хүчлээ дайцлан амт нөхтөө хөндлөн шудраг өрсөлдөөнөөр өрсөлдөхөө тангаргалж байна. Тангаргалж байна. Тангаргалж байна. Спортын магиструудаа баярлалаа. За ингээд нийт оролцож байгаа баг тамирчид та бүхэндээ спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Ингээд та бүхэндээ зориулж та бүхний амжилтад зориулж доктор профессор Сонмил Усууныг нэрмжтэй Баянгор аймгийн хөгжил драмын театрын дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Монголцол Содном дуучин Боён Заяанар маань тамирчны алдар дууг их шиглүүлнэ. Ингээд та бүхнийг өмнө дуучид урьж байна. Та бүхэндээ энэ сайхан гайхалтай өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Ингээд нийт төгсөгчдөө, тамирчдаа спортын өдөр амжилт хүсье. За дуучин бүсгүүчүүдэд баярлалаа. Одоо тэгээд
энэхүү тэмцээний ерөнхий шүүгч би тамир спортын газрын хилцээний дарга Сагсан бамбагийн спортын мастер Арзад багш сүүгчтэй төлөөлөд тангараг өргөнө. 1985 оны төгсөгчдийн 40 жилийн дурсамж уулзалтыг хүрээнд зохион байгуулагдж буй спортын олон төрөл тэмцээнийг шүүн явуулахдаа спортын ёс зүйг эрхэмлэн тэгж урмыг баримтлан шодрог тэгш хандаж үнэн зөв бодит шийдвэрийг гарган тэмцээний ёс зүйн дагуу шүүхийг тангаруулж байна. Баярлалаа. Ингээд бас бид бүгдийн бахархал манай төгсөгчдийн дундаас анхны бригадын генерал болсон Дашцав генералыг 8 дугаар ангийг жаргалан суманд ангийн өдөржид төгсгсөн эрхэм багш Ардын боловсролын тэргүүний багш та бүгдийн бид бүгдийн багш Чулуун багш маань хүрэлцээ ирж мэдлэгээ зөвшөөрөх гэж байна. За сайн байцгаана уу хайр хүүхдүүд ээ. Аав ээжээрээ гутлуулан ардын сургуулийн алтан босхыг алхаж орж байсан үе цаг саяхан боловч 40 жил 50 жил болжээ. Энэ хугацаанд та бүхэн эрхэм сургуулиан эрдэмтэн багш нараа найз нөхдөнд дурсаж жил бүхэн ийм сайхан уулзалт зохион байгуулж уламжлалт тогтоосон явдал та бүхэнд сургууль багш нар чинь талархаж байгаагаа төлөөлөн илэрхийлье. За эдийн сайхан насалчаад эрийн цент хүрч эмийн одоо гэргийн үүргийг нэр төртөө биелүүлж эх орондоо хөдөлмөрлөж зохих хэмжээний боловсрол мэдлэгтэй төрийн одоо жолоог өргөж яваа сайхан эрдэмтэй залуучууд байна. Төр захиргааны олон ажилчид байна. Олон сайхан гавьяатууд байна. Та бүхэндээ талархал дэвшүүлье. За ингээд 1985 оны 8 дугаар ангийг төгсгөж байсан ангийнхан багш би байгаа юм. За манай ангиас бол генерал төрсөн гэж би зарим улсуудад онгорч хэлдэг юм багш нь. Тэгэхээр та бүхний байдлын сургуулийн эрдэмтэн олон багш нарын минь нач тус юм шүү гэж талархаж та нарын өмнөөс бас генерал Шавдан төрийн ажлаар ирж чадаагүй ч гэсэн мэдлэгийг дэвшүүлчихье. За та бүхэндээ баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье. Ажил амьдрал чинь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Төрсөн хүүхдээсээ өөрчгүйгээр асарч тайлж бидний оюунд гарын ганцганд хөдийг дөрөнд хүргэсэн эрхэм агуу багш нарын минь төлөөлөл болсон Чулуун багстаа урт удаан наслахын өрөөлийг дэвшүүлье. За орон нутгийн удирдлагуудын төлөөлөл бас хүрэлцэж ирсэн байна. Бидний хүндэтгэж ингээд та бүхний аймгийн засаг даргын хамгийн газрын нийгмийн бодлогын хилцээний дарга Наран чимэг дарга маань мэдлэгээ дэвшүүлнэ. За Наран чимэг дарга бол Загсумын уугуул байгаа. За сайн байцгаана уу. Бүгдээр нь энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Тэр манай аймагт сүүлийн жилүүдэд ер нь Монгол улсын улс даяар энэ анги хамт олноороо уулзалтаа тэмдэглэж нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа бас сэтгэл санааг өргөх хамтран ажиллах энэ үйл ажиллагаа өргөн дэлгэр болдог болсон байна. Өчигдөрхөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаанаар Баянгор аймаг маань хонгорын хүүхэд гэсэн орон нутгийн одоо стратегийн ач холбогдолтой маш том одоо хөтөлбөрөөр манай иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь маань амжилттай одоо баталцсныг та бүхэндээ уламжлахад таатай байна. Тэгээд анги хамт олон гэдэг бол насан туршдаа нэг ангийнхан байд юм байна. Тэгээд тийм учраас хонгорын хүүхэд хөтөлбөр 3 жилийн хугацаатай хэрэгжин эрүүл спортлог анги хамт олон эрдэм боловсролтой анги хамт олон хүнлэг энэрэнгүү хамт олныг бид нэр алдаршуулан урамшуулдаг болох гэж байгаадаа бид их таатай байна. Сургуулийн өмнөх боловсрол болоод ерөнхий боловсролын сургууль суралцчаад нь анги хамт олноороо хөгжих, анги хамт олон маасаараа хөгжих энэ суурийг одоо Баянгорчд маань анхлан одоо Монгол улсын хэмжээнд тавьж байгаадаа бид их бахархалтай байгаа. Тэгээ энэхүү одоо хонгорын хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай нийгмийн бодлогын хилцээний одоо харьяанд 10 байгууллага ажилладаг.
За тэдний одоо гол одоо удирдлагуудын нэг манай Мэнд Баяр дарга байгаа. Хүүхэд гэрүүл хөгжил хамгааллын газрын дарга. Тэгээ энэ дээр бол бас итгэвчлэн сайн оролцсон ангийнчин найз энэ рүү бас түүжлэн сайн оролцсон шүү гэдгийг би бас та бүхэндээ дуулгая. Ингээд одоо 40 жилийн уулзалтын хүмүүсийг харж байхад манай төр захиргааны байгууллага болоод бүхий л одоо бизнесийн байгууллага мөн одоо эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбарын одоо малчид маань малчдын төлөө бас хүрэлцэн ирсэн байна те. Өв соёлоо одоо сайхан хийж байгаа бас малчдын төлөө бас хүрэлцэн ирсэн. Миний хувьд бол их баяртай байна. Ингээд та бүгдийнхээ уулзалтанд амжилт хүсье. Олон сайхан дурсамжийг бүтээж 5 нас 10 жилийн эрч хүчийг та бүхэн минь аваарай гэж ингэж хүсье өрөө. Та бүхнийхээ ажил амьдрал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За ингээд ийхүү манай 85 87 оны төсөгчдийн маань 40 жилийн дурсамж уулзалтын тэмцээн үргэлжлэх болно. Баг бүх тамирчин болгонд амжилт хүсье. За сайн байна уу та бүхэнд өдөр амар амгалан ялцгаая. За энэ жил одоо манай Баянгор аймагт маань Баянгор 85 оны 8, 87 оны 10 төгсөлтийн одоо нэгдсэн юм сайхан спорт урлагийн цэнгүүн болж байна. За энэ нийтдээ одоо 1985 онд Баянгор аймгийн хэмжээнд 18 сав төвийн 3 сургуульд нийтдээ 42 бүлэг төгсөж 250 гаруй төгснөөс өнөөдрийн байдлаар 600 орчим одоо төгсөгчд маань хүрэлцэн ирээд өнөөдөр ингээд энэ сайхан зуны ихэнх сарын шинийн 10 оны дэлгэр сайхан өдөр ингээд тэмцээн оролдоно зохион байгуулж байна. За Баянгор 85 87 дурсамжуулалт 40 жилийн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод Баянгор аймагт 2 ажлын хэсэг байгуулагдаж 20 оны бүрэлдэхүүнтэй байгуулж 5 төрлийн тэмцээн оролдоо зохион байгуулахаар төлөвлөсөн. За үүнд болохоор волейболын тэмцээн эрэгтэй эмэгтэй холимог баг, саксны буухай тэмцээн, шатар, дардас, теннисний гэсэн одоо ийм эрэгтэй эмэгтэй гэсэн төрлүүдээр ингээд нийтдээ нэг 60 багц медалийн төлөө 200 гаруй одоо тамирчид одоо ингээд хүч чадлаас хөрн тоглож байна. Өнөөдөр ингээд волейболын тэмцээн ихсэн сайхан одоо ямар нэгэн бодлоонгүй сайхан одоо явж байна. За ингээд эрхэм өндөд Баянгор 85 87 оны төгсөгч та бүхэндээ 8 дугаар анги төгсөлтийн 40 жилийн баярын мэнд хүргэе. Тэгээ зохион байгуулж байгаа арга хэмжээнд өнөөдрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За 1985 оны төгсөгчдийн нарийн дурсамж уулзалт спортын арга хэмжээ амжилттай явагдаж байна. За энэ удаа би шатрын тэмцээний хариуцсан зохион байгуулж байгаа. Эрэгтэй 18, эмэгтэй 7 шатарчин одоо тэмцээнд оролцохоор бүрдүүлсэн байна. Эхний тойрог эхлээд явж байна. Тэгээд өдөр шатарчдаа эмгний төгсөгчдөө ажлын амжилт сайн сайхныг хүсье.
За өнөөдөр Баянгон 85-87 дурсамж уулзалт тэмцээнүүдийн тестийн төрөл одоо эхлэх гэж байна. Нийт 18 багийн 36 баг тамирчид тэмцээнд оролцоход бэлэн болсон байна. Та бүхэндээ амжилт хүсье. Төгсөгчдийн 40 жилийн уулзалтын хүрээнд 5 төрлийн спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр загсны тэмцээнд 18 багийн 108 тамирчин хурдгаш ахвал самаагаа сорж байна.
бид спортын нөхцөл бүрэлдэхүүн хоёр өдрөө амжилттай сайхан зохион байгууллаа. Энэ хуулиар ясраад амжилттай зохион байгуулах Улаанбаатар хот Баянгор аймгийн ажлын хэсгийн хамт олонтоо сэтгэл зүтгэж гаргаж хол ойроос ирсэн андуун таавахны дахин татвар илэрхийлж байна. Өнөөдөр бидний нэгэн сар тусламжийн бараалцаа таавны олон жил уулзаагүй англи нөхдөд хоорондоо ажил амьдралынхаа бүх түүхийг хөрвүүлэн хүүхэд насныхаа тусламжийн хамтдаа бүгд нэг бороо сан хамтдаа өнгөрөөлөө. Таавны үйл ажиллагаач Баянгор аймгийн 1-р 10 жилийн 8-ны бас дурсамж хамтлаг одоо амт хамтлаг би бас энэ хөлөсөг хэсгийн ус дуудах татаараа. Ийм дурсамж уулзалт 40 секундын үйл ажиллагаа албаасаа нэслэн гэдэг яа. Ийхүү дурсамж 40 жил цэнгүүний үйл ажиллагааг нээж өгсөн эхэм зохион байгуулагч ажлын хэсгийн ахлагч ганц удаа ажил амьдралын хамгийн нэгэн бүхнийг нийт төсөвчдийнхээ өмнөөс хүргэж байна. Баярлалаа.
амьдарч яваа эрхэм зочин төлөөлөгчд та бүхний энэ өдрийн амар амгалан айлтганд чимээ. Туутай хууртай дэцгээ гişгүйний хатаач Дөрсөх сайхан надрын газар дэлхийдээ мөнгөж хонгор сайхан нутгийнхаа нэг алдраа овоглон Монгол их орныхоо 408 цагс ажиллаж амьдарч байгаа юм та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөдөв шүүлээд Баянграмын 1985 оны төгсөгчдийн 40 жилийн маань дурсамж уулзалтад зориулж зохион байгуулсан спортын халах төрөл тэмцээний шагнал гартуулах ёслолын үйл ажиллагаа албан ёсоор эхлэхэд бэлэн болсон байгааг өөрөөр хэлбэл ингээд спортын халах төрөл тэмцээний шилдэгүүдийг шалгуулсан шилдэгүүдээ шагнал гартуулах хэмээн өнөөдрийн 40 жилийн уулзалтад зориулсан халах төрлийн спортын тэмцээнийг ерөнхийдөө энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа эрхэм зохион байгуулагчдаа багш дасгалжуулагч шүүгчдээ та бүхнийхээ өмнө хүндэт хүргэж байна. Спортын тэмцээний ерөнхий шүүгч Баянграмын биеийн тамирын спортын газрын багш дасгалжуулагч саксофонгийн спортын мастер Арддаг шиг өмнөд хүргэж Арддаг шиг. Замго энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа цагаан цуглах компани захирал эрхэм хүндэт ганц зориг таны хүндэт хөрж ганц зориг. Замго цагаан ерөнхий газрын архивын дарга дэд хурандаа мөнгө цул таны хүндэт хөрж замго хамтран зохион байгуулагчаар ажилласан Баянбандар сумын төгсөгч Агима таныг хүндэт хөрж байна. Замго Ариуна таныг хөрж байна. Гандима таныг хөрж байна. Наран цэцэг таныг хөрж байна. Замго бизнес эрхлэгч Наран цэцэг таныг хүндэт хөрж байна. Хаамбатны салбарын захирал Ганбаатар таныг хүндэт хөрж байна. Замго их богд уулуурхай компани захирал Бэлэгбаатар таныг хүндэт хөрж байна. Замго бизнес эрхлэгч Батцэцэг таныг хүндэт хөрж байна. За энэхүү тэмцээнийг Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа төлөөлөгчдийн маань төлөөллүүд хамтран зохион байгуулсан мөн Баянграмд маань ажиллаж амьдарч байгаа төгсөгчдийн маань төлөөллүүд бас хамтран зохион байгуулсан. Ингээд Баянграмаас хамтран зохион байгуулсан төлөөлөгчд хүндэт хөрж орон нутгийн өмчөд үйлдвэрийн газрын захирал Ашцэр таныг хүндэт хөрж байна. Ажлын хэсгийн дарга замго Баянграмын хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга хүүхдийн эрхийн улсын алхах байцаагч Нямдамгийн Мэнтэ таныг хүндэт хөрж байна. Замго Баянграмын засаг даргын хамгааллын газрын нийтлэг үйлчилгээний газрын дарга бэлтгэл хурандаа төвшин чадал таныг хүндэт хөрж байна. Замго Ихномхон компани гүйцэтгэх захирал Эрэгцэтмаа таныг хүндэт хөрж байна. За Эрэгцэтмийн төвийн сувгч Айлгмаа таныг хүндэт хөрж байна. Замго Баян сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ганбаяр таныг хүндэт хөрж байна. Замго Монгол цэцэг сургуулийн ажилтан Бямбдоо таныг хүндэт хөрж байна. Замго Монгол цэцэг сургуулийн ажилтан Галадаг таныг хүндэт хөрж байна. Замго Баянбаа сумын цэцэрлэгийн эрхлэгч эрхэм хүндэт Тулг таныг хүндэт хөрж байна. За ингээд спортын 5 төрөл тэмцээний шагнал гартуулах энэхүү хаалтыг арга хэмжээд нээж үг хэлнэ хэмээн за ерөнхий зохион байгуулагчаар ажилласан цагаан цуглах компани захирал эрхэм хүндэт ганц зориг таныг хүндэт хөрж байна. Зохион байгуулагч За өнөөдрийн хамгаалалтын ажлыг ингээд бидний 1980 1985 онд 8 төгсөж өнөөдөр ингээд
40 жилийн хооронд зогсож байна. Ингээд Баянгор аймагт нийт төгсөгчдийн зохион байгуулсан 5 төр тэмцээнийг 2 өдөр амжилттай зохион байгуулж дуслаа. Ингээд тамирчин та бүхэндээ цаашдын ажил амьдрал хамгийн сайн болохыг хүсье. Баярлалаа. Залуу халуун насны гэгэхэн дурсамжаар ижилтэн нассан замбуулын твээс явд явдлаа нэг ангийнхан твэгдсэн гэрэн хонгор хүүхэд насны минь гэрч болсон гэгээн сэтгэл эрхэм таахындээ өдрийн мэндийг дахин өргөн дэвшүүлээ халуун баярыг хүргье. Нэгэд шагнал хатгал гаргаж байгаа нэг хийж манай зохион байгуулагч маань шагналуудаа аваад ирээрэй. За ингээд шагнал хатгал гаргаж байгаа ирж байна. За спортын ганцаарчилсан төрдөөс эхэлж шагналыг хатгах юм байна. Шагнал хатгах бэлэн болсон байна. Өргөмжлөлийг уншиж танилцуулъя. Баянгор 85-87 төгсөгчдийн дурсамж уулзалт 40 жилийн арга хэмжээнд зохион байгуулагдсан шатрын тэмцээний төрөлд 3 дугаар байрыг зэлсэн эрхэм хөндөд очир дорж таныг хөндөд хөрж байна. 3 дугаар байрыг зэлсэн очир дорж. За таны спортын өндөр хэмжээний хүсийг зохион байгуулах конкурс гэсэн байна. Шатрын эрэгтэй тэмцээний дэд байрыг эзэлсэн эрэгтэй шатрын тэмцээний дэд байрыг эзэлсэн Батцэнгэл таны бүгд хөрж Баянгор төгсөгчдийн дурсамж уулзалт 40-тэй байрны хэмжээнд зориулсан зохион байгуулсан шатрын тэмцээний дэд байрыг эзэлсэн баярлалаа. Эцтэй шатрын тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн алтан хоёрыг таны хүрч байна. Алтан хоёр. Тэргүүнтэй алтан хоёр. Шатрын тэмцээний эмэгтэй төрөлд 3 дугаар байрыг эзэлсэн алтан туяа таны хүрч байна. Баян таваас олсон алтан туяа таны хүрч байна. За эмэгтэй шатрын тэмцээний дэд байрыг эзэлсэн эрхэм хөндөд саран цэцэг таны хүрч байна. Саран цэцэг. Баярлалаа. Андаш. Шатрын тэмцээний
За, наран цэцэг юм шүү. Эсэх наран цэцэг. Эмэгтэй шатрын тэмцээний дэд байрыг эзэлсэн наран цэцэг. Баацхан сумын наран цэцэг. За, баярлалаа. За, эмэгтэй шатрын тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн дэшин тэрийг үрж байна. Ихэм өндөд дэшин баярлалаа. тэргүүн байрыг эзэлсэн байна. Ингээд гардсын тэмцээний 3-р байрыг эзэлсэн Ихэм өндөд Цээл Баатарыг өргөж байна. Баярлалаа. Эмэгтэй гардсын тэмцээний 3-р байрыг эзэлсэн Ихэм өндөд Цээл Баатарыг өргөж байна. За, эмэгтэй гардсын тэмцээний дэд байрыг эзэлсэн Ихэм өндөд буян хишиг таныг өндөд өргөж байна. Буян хишиг. Баярлалаа. За, тэмцээний ерөнхий шүүгч Арцдаг шиг өргөж байна. Шагнал гартаа Арцдаг шиг өргөж байна. За, гардсын эмэгтэй тэргүүн байрыг эзэлсэн Ихэм өндөд Бадарч таныг өргөж байна. Баярлалаа. Өргөмжлөлт медаль мөнгөн шагналаар шагнаж байна. За, эмэгтэй гардсын тэмцээний 3-р байрыг эзэлсэн Гамбат таныг өндөд өргөж байна. Баярлалаа. Эмэгтэй гардсын тэмцээний 3-р байрыг эзэлсэн Гамбат. За, эмэгтэй гардсын тэмцээний дэд байрыг эзэлсэн Ихэм өндөд Төмөр Тулга таныг өндөд өргөж байна. Төмөр Тулга. Дэд байрыг эзэлсэн Төмөр Тулга. За, эмэгтэй гардсын тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн Батааны өндөд өргөж байна. Ихэм өндөд Бата. Баярлалаа. Өргөмжлөлт медаль мөнгөн шагналаар шагнаж байна. Ингээд эмэгтэй тестний тэмцээнд 3-р байрыг эзэлсэн Ихэм өндөд Минчба таныг өндөд өргөж байна. Баярлалаа. Эмэгтэй тестний төрөлд 3-р байрыг эзэлсэн Минчба. За, эмэгтэй тестний тэмцээнд дэд байрыг эзэлсэн Ихэм өндөд Гэрлэба таныг өргөж байна. Баярлалаа. Гэрлэба. Гэрлэба. За, эмэгтэй тестний тэмцээний төрөлд тэргүүн
баярыг мөнгө чанартай хүргэж байна. Өргөмжлөлт медаль мөнгөний шагналаар шагнаж байна. Сайхан ихтэй дэсний тэмцээний 3-р байрыг эзэлсэн анх тоглолтын хүргэж байна. Тэр анх тоглолт баярыг ихтэй дэсний тэмцээний 3-р байрыг эзэлсэн тэр анх тоглолт. За дэсний тэмцээний 2-р байрыг эзэлсэн анх хоёрыг зэ анх хоёрыг баярыг ихтэй дэсний тэмцээний 2-р байрыг эзэлсэн зэ анх хоёрыг хүргэж байна. За дэсний тэмцээний 1-р байрыг эзэлсэн тэргүй байрыг эзэлсэн Батболтой хүргэж байна. Баярыг энэ хүрсэн 40 жилийн дурсамж уулзалтыг амжилттай сайхан зохион байгуулад өнөөдрийн энэхүү спортын 5 төрөл тэмцээнийг бас зохион байгуулснараа хоёр сайхан спортын мастер төрөн багтаа амжилт хүсье. Ададаш баярлалаа. Загад сагсан клубын бохаа тэмцээнд анхаарч самба урд чадвар хурд хүчний гайхамшигыг үзүүлж 3-р байр эзэлсэн эрхэм хүндэт эрдэнэ багцлагчтай Баянбар хотын 2-р аргажны 8-ын гэнгийн хамтан шалгасан байна. Баярлалаа. Багны хүндэт хөөч Баянбар хотын 2-р аргажны 8-ын гэн
хүчний гайхамшигыг үзүүлж тэд баригдсан. За тэд баригдсан дээр гал батар хагцтай баян боо сумын багтаачны хүнд төрж байна. Баярлалаа. Баярлалаа. 40 жилийн маань дурсамж уулзалтанд зориулсан спортын 5 төрлийн тэмцээний амжилттай сайхан зохион байгуулж өндөрлсөн шагнал гартууд хангамжаар үргэлжлэж байна. Шагнал гартыг авсан иргэн хүмүүстээ амжилтын дэдийг хүсэв. Адагнаш Мэгэр сагсан бөмбөгийн бохот тэмцээнд Афган самбаа ур чадвар хурд хүчний гайхамшигыг үзүүлж тэргүүн баригдсан эрхэм өнөд иш мэдчим ахлагчтай Байрбрик сумын багтаагч шалгарсан байна. Баярлалаа. Баярлалаа. Байрбрик сумын багтаагч өнөд хүрч мэдчим ахлагчтай баг тэргүүн баригдсан байна. Зэгэл холимог багийн дөрөв Афган самбаа ур чадвар хурд хүчний гайхамшигыг үзүүлж 3 дугаар байрыг эзэлсэн Эбрагийн Жист сумын Батмун хавцагчтай баг хамрагчид шалгарсан байна. Баярлалаа. Баярлалаа. Зэгэл тэмцээнд амжилттай оролцож 3 дугаар байрыг эзэлсэн Жист сумын Батмун хавцагчтай баг хамрагчид шагнал гартыг авах бий болсон байна. Өргөмжлөд 500 мянган төгрөгийн гардыг өгч байна. Баярлалаа.
өгсөн герой. Ингээд Монголын холимог багийн төрөв Афган самбаа урд чадвар хурд хүчний гайхамшиг үзүүлж тэргүүн байрт шалгарсан Баян Баваа сумаас оролцогч Адбаатар хангалттай баг тамирчид тэргүүн байрыг эзэлсэн байна. Баяр үргээ амташ. Ингээд Володин тэмцээнд оролцсон баг тамирчдаас манаас шилдэг тэгш тоглогчийг бас шалгуулсан байна. Зэрэг Баян Баваа сумын тамирчин гадаадхтаны бүдэл хөрж байна. Баяр үргээ. Гадаадхтаны бүдэл хөрж байна. Шилдэг хэрэгтэй тэгш тоглогчоор шалгуулсан байна. Баяр үргээ. Спортын мастер Баацхан Вариант мөнхчээр таны бүдэл хөрж байна. Баацхан Вариант спортын мастер мөнхчээр нэмэгтэй төчлөгчөөр шалгасан байна. Баяр үргээ. За, мэнхүү спортын таван төрөлд тэмцээний мараас хажуугаар шилдэг хөгжөөн дэмжигч мөн бас шилдэг хурц живтрэх гэмээр хамгийн шилдэг оролцоотой байсан нэг багтаа шагналыг татуулахад бэлэн болсон байна. Ингээд 8 жилийн 8 гэнгийн хамт олонны 8 гэнгийн хамт олонны бүдэл хөрж байна. Баяр үргээ. Шилдэг хөгжөөн дэмжигч Хэмээх шагналыг бүдэл бэлэн болсон байна. За ингээд 8 жилийн 8 гэнгийн бүдэл хөрж байна. Баяр үргээ анхандаш. Энэхүү спортын хамт олонны тэмцээний 3 өдрийн турш амжилттай сайхан зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчээр хамгийн шилдэг оролцоотой багаар шалгасан байна. Баяр үргээ. Хадгалаш, өнөөдөр хадгалаш.
За. Ингээд 3 өдрийн турш шалгалтай сайхан зохион байгуулагдсан спортын 5 төрөлд тэмцээнд оролцсон нэг баг танигчдаас багийн нийгмийн оноогоор нэг баг одоо энэ хүү өргөмжлөл мөнгөн шаг цомын эзнээр шалгарч байгаа. Энэ хүү багийн биес одоо тагны халуун нагал ташилтанд зархах бэлэн болсон байна. За нэг шагнал хацагцсан байгаа байна. Шатрын эмэгтэй төрөлд 2 дугаар байрыг эзэлсэн эс наран цэцэгтэй нэг өндөд хөрж байна. Эс наран цэцэг. За таны хөрж өргөмжлөл мөнгөн шаг 300 мянган төгрөгийн амт ардаад өгөх бэлэн болсон байна. Баяр хүргэе. Наран цэцэгтэй 2 дугаар байрыг эзэлсэн байна. Баяр хүргэе. За ингээд шилдгээр шалгарсан баг нарчтай зархах бэлэн болсон байна. Энэхүү шилдэг баг маань 1985 онд 8 дугаар анги төгссөн Баянгор аймгийн Жинс сумын баг нарчтай үндэсний шагаалгын аймгийн гоц мэргэн шагийн Батман хахлагчтай Жинс сумын баг нарчтай Шагийн Батман хахлагчтай Жинс сумын баг нарчтай багийн нийгмийн дүнгээр тэргүүн баг эзэлсэн байна. Баяр хүргэе. За Жинс сумын баг нарчтай баяр хүргэе. Амжилттай дэдийг хүсье. Адагдаш. За энэхүү 40 жилийн уулзалт энэхүү спортын 5 төрөл тэмцээнийг одоо мөн бас жилийн уулзалт зохион байгуулдаг. Энэхүү зохион байгуулалт гэдэг бол маш их хариуцлагатай, өдөр хариуцлагатай, нэр хүндтэй ажил байдаг. Энэхүү зохион байгуулах ажлыг жил бүр өдөртөн зохион байгуулж, чиглүүлж, энэхүү арга хэмжээг өргөдөл болгож, цаг хүрээгийг нэмж нэмэгдүүлж чаддаг. Нэг эрхэм хүнд микрофоныг шийдвэрлэх бэлэн болсон байна. Ингээд астэртэй энэхүү микрофоныг шийдвэрлэе. Баярлалаа. Ингээд Баянгор 87 40 жилийн
За сайн байцгаана уу. Энэ өдрийн амар амгалан нийт төгсөгчдөө хүргье. За Баянгар аймгийн 1985 оны 8 төгссөн, 1987 онд 10 төгссөн нийт төгсөгчдийн дурсамж уулзалт 40 арга хэмжээ Баянгар аймагт 3 хоног амжилттай сайхан зохион байгуулагдлаа. За энэ урдаг соёлын арга хэмжээнд 18 сум, төвийн 10 жилийн 9 бүлэг нийт 760 гаруй оролцогчд оролцлоо. Нийт спортын 5 төрөлтөөр 19 баг тамирчид нийлж 60 багц медалийн төлөө бүх тамирчид маань оролцож 3 өдөр сайхан дурсамж уулзалтыг амжилттай зохион байгууллаа. За энэ 5 төрөлт тэмцээнд нийт багийн дүнгээр Жис цомын 8 жилийн төгсөгчд шалгарсан. Энэ цом нь бол үрд одоо хадгалуулах цом байгаа. Хойштоо бол сумууд одоо хоорондоо нийлээ зохион байгуулах нь нээлттэй байгаа. За ингээ эцэст нь төгсөгчтэй ханзахад 1985 оны 8 дугаар анги төгссөн бүх сумын төгсөгчдөө эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсээрээ. Та бүхэнд аль жаргалд сайн сайхан бүхнийг хүсье.